2019 он ийхүү дуусаж 12 дугаар сар болсон байна. Хамгийн сүүлийнхаа сарын төлөлтөнд орох гэж байна. Тэгэхээр миний хувьд бол оны адаг сар бол өмнөх бүтэн жилээ эргэцүүлэх, дүгнэх, эх жилийнхаа үйл ажиллагааг төлөвлөх юм чухал цаг үе байгаа. Тэгэхээр тэр үйл ажиллагааг явуулахад тохиромжтой хуудсуудыг одоо энэ төлөвлөгөөнийхөө дэвтэрэндээ бүтээхээр ажиллаж байна. Тэгээ та бүхний ч гэсэндээ надтай хамт үзэг, бал дэвтрээ аваад суугаач ээ. Санал бодлоо уралдуулъя гэж урьж байна. Тэгэхээр энэ удаагийн төлөвлөлтийн энэ бичлэг маань жоохон өөрмөц байгаа. Яагаад вэ гэхээр би өөртөө зориулаад энэ дараа жилийнхаа дэвтрийг Америкаас захиалчихсан байгаа. Тэгээ энэ удаа энэ жилийнхаа хэрэгэлсэн дэвтэртэй төстэй боловч арай өөр брендийн дэвтэр захиалсан тун удахгүй ирэх гэж байгаа. Тэгээд би хоёр хувийг захиалаад нэг нь болохоор ийм төлөлт хийх дуртай миний суугт байнга ханддаг энэ бичлэгүүдийг маань үздэг нэг үзэгчээ бас Милай гэж утсан. Тэгээд та энэ хүү бичлэгийн доор яг төлөлтийн ямар арга хэлбэрт дуртайгаа илэрхийлээд хэрвээ энэ дэвтрийг авах юм бол одоо яг ямар зүйлд ашиглая гэж бодож байгаагаа илэрхийлсэн тийм комент үлдээхгүй юу гэж хүсэж байна. За тэгэхээр миний хувьд болохоор 12 сарынхаа нүүр хуудсыг хийсэн дээр одоо энэ Америкаас ирж байгаа дэвтэрэн дээрээ 2020 оны маань төлөвлөлийн дэвтэр болох гэж байгаа. Тэрхүү дэвтрээ ямар шиг байдалтайгаар одоо жилийнхаа төлөвлөлтийг хийх үе агуулга бүтцийг гаргаж ирья гэсэн тийм хуудсыг хэрхэн хийж байгаа та бүхэн харж байна. Тэгэхээр би энэ шин дэвтэр дээрээ эхний хэдэн хуудсууд дээр нь бол жилийн төлөвлөгөөгөө гаргах тийм ухаанлыг хийдэг. Тэгээд бас энэ удаа урт хугацааны тийм төлөвлөгөө хийя бүр 10-20 жилийнхаа ирээдүйг харъя гэж бодсон. Яагаад тэгэхээр 2021 он бол их онцлог жил байгаа. 21 оноос 30 он хүртэл тийм шинэ 10 жил эхэлж байгаа. Тэгэхээр тэр үнэхээр гайхалтай ерөөсөн санагдаж байна л та. Тэгэхээр 21 оноо яг энэ 10 жилээ өгтөж хийх ажлынхаа санаа бодлыг төлөвлөх бас ирээдүгөө төсөөлөх тийм гайхамшигтай жил байгаасаа. Тэгээд 19 он бол үнэхээр ерөөсөн жил байсан. Тэгээд яг ялалт миний амьдралд бол ирсэн. Тэгээ би ялалтыг бол хүн өөрийнхөө шийдвэр бас оюун ухааныхаа хөдөлмөрийн үр дүнд бол олж авна гэж би бүр итгэдэг. Тэгээд сэтгэл санааны байдал бидний амжилтыг тодорхойлоод байдаг. Тэгэхээр би эрхчлэлтэй ч гэсэнтэй их олон санаа шинийг санаачилж хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тэгээд мэдээж бол ахиц дэвшил гаргахыг хүсэж байна. Гэсэнтэй тэр 10 жилийнхаа тэр том ажлын гарааг 20 онд бол тавина гэж бодож байна. За би энэ бүх үйл ажиллагааг бол хүн өөрийнхөө оюун хөгжлийг анхаарахгүйгээр өөрийгөө хөгжүүлэхгүйгээр хэрэгжүүлэх ямарч боломжгүй гэж бодсон юм л да. Одоо амжилтанд тэрийг хүрэхийг хүсчихвэл шин шатанд гарахыг хүсчихвэл хувьдаа яг ямар зүйлийг хөгжүүлэхийг хүсэж байна вэ гэдгийг бас чагсалтаа гаргаад тэр оюун хөгжлийнхаа зорилтондоо хэрхэн хүрэх вэ гэсэн алхмуудаас тодорхойл хийж удаад энэ хуудсыг бэлтгэж гаргаж байгаа. Тэгээд зураг авах, бичлэг хийх, видео найруулах бол маш том ур чадвар байгаа. Тэгээд суралцах шаардлага өндөр байгаа. Өнгөрсөн 2-7 хоног би бас их сайхан оюунлаг энэ соёлын чиглэлээр сургалтууд дээр орчуулах хийх юм хүндтэй үргийг хүлээн ажиллаа. Яг тэр өдрүүд маань бас энэ Ан Франкийн өдрийн тэмдэглэлүүдийн номыг унших энэ хувийн маань амьдралын үйл явдалтай давхцсан. Тэгээд Ан Франкийн өдрийн тэмдэглэл нь өөрөө тэр дэлхийн дурсамж гэдэг хөтөлбөрийн дагуу
амьдралын ой тогтоомжинд оруулах ёстой, турсамжийн заал байх ёстой гэсэн тийм баримт болж жагсаалтанд бүртгэгдсэн байт юм лээ. Нийт одоогийн байдлаар 517 өвийн нэгэн тэр Ан Франкийн тэмдэглэл. Тэгээд тэр охин амьдралынхаа сүүлийн 2 жилийг Германидаас нуугдаж маш давчуу газар, маш хүнд нөхцөл байдалтай амьдарч байхдаа яаж амьдралын төлөө тэмцэж өөрийгөө хөгжүүлж өдөр болгон Франц, Англи хэлийг бие даан суралцаж одоо ирэх жил дайн дуусаад сургуульд орохгүй бол 2 жил завсардах нь байна гэж хитүүлж байгааг нь уншихаар үнэхээр сэтгэл ингэж хөдөлж тэр охиныг өрөвдөх, хайрлах тийм зүйл мэдрэмж төрж исэн. Дээрэс нь тэр охины амьдралыг харж байгаа өнцөг, дүгнж байгаа байдал нь ямар ухаантай, ямар гэрхаа юм бэ? Би яг л энэ шилжилтийнхаа үедээ хэлгээд хэлж чадахгүй, бас бүрэн гүйцэд ойлгохгүйсэн тэр үйл явцуудыг маш мэрэгэн дүрсэлж, тайлбарлаж, дүгнэлт гаргасан мэлээ. Тэгээд хөндлөнгөөс яг өөрийгөө харж байгаа юм шиг, хүүхдээ харж байгаа юм шиг тийм ерөөсөн гайхалтай бүтээл. Тэгэхээр би заавал тэр номынхаа талаар тэмдэглэл хөтлөж өөрийнхөө амьдралтаа бас баримтжуулан үлдээе гэж бодож байгаа. За дараа нь болохоор би соёлын бэд бус өвийг дээд боловсролын хичээлд хэрхэн тусгах вэ гэдэг аргачлалыг танилцуулсан хичээл дээр орчуулга хийлээ. Тэгээд энэ үеэр бас л нөгөө Монголынхоо энэ соёлын ерөөсөн тэр уламжлалуудыг бас гэрээрээ сурж эзэмшиж бас яг үндэсний тийм тоглоом наадгаа хэрэглэх, үндэсний хувцлалтыг их анхаарах, яг энэ язгуур байдлаар нь сэргийхэд одоо өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээнд би угаасаа л зориулна гэж бодож байсан. Тэр нь болохоор миний хайртай хөшин ээжийн бас гэгийн туршлагыг мөнхлөх нэг ажил байх болов уу гэж бодож ирснийг маань бүр тодорхой бүр биетэй юу хийх вэ гэдгийг нас чиглүүлээд зааж өгсөн тийм гайхамшигтай ерөөсөн сургалт байлаа. Тэгэхээр энэ 11 сарын төгсгөл бол үнэхээр ерөөсөн цэг тавьсан. Тэгээ 12 сард одоо ирэх жилүүдийнхаа ажлыг төлөвлөж байхдаа бол юу хийх вэ гэдэг маш тодорхой гараад ирчихсэн учраас би их олзрох гэж байна. За тэгээд энэ гэр сургууль номын сан гэсэн хуудасны дараагаас нь болохоор би 7 өдрийнхөө төлөвлөлтүүд рүү орж байгаа. Тэгэхээр 7 хоног болгоныгаа жоохон өөр хэлбэрээр төлөвлөх гэж хичээсэн. Гэхдээ аль болохоор хялбархан ойлгомжтой байхаар ажилласан. Эхнээс нь та бүхэнд 12 сарынхаа төлөвлөлтийг хэрхэн хийсэн тухай харуулъя. Тэгээд санаануудаа чигсаачихсан хуудсыг та бүхэн харж байна. 12 сарын яг ингэж чимэглэе даа гэж би чигсааж ирсэн сэдвүүдээ. За тэгээд энэ болохоор 20 хонд хийх ажлын санаагаа суралцуулаад бичсэн тийм засаа. Энэ болохоор яг ямар чимэглэл байж болох вэ гэдэг нэгсэндээ норог юм дотор байгаа. Тэгээд дээр санаанаас бас нэлээд их ашигласныг та бүхэн хож харах байхаа. За энэ миний 12 сарын нүүр хуцаагаа би ханаад хүрээд ань сууж исэн учраас бүр ансыг онцгой байдлаар алдаршуулмаар санагдаж зурсан. За энэ л 20 онд нөгөө ирж байгаа төлөвлөгөөнийхөө дэвтрээ хэрхэн бэлтгэх тухай санаанууд. Энэ болохоор шинээр одоо юу л орж ирдэм юу ч хамаагүй тэрийгээ буулгаж чий. За хувийн хөгжлийн чиглэлээр юу хийх вэ? Гэр сургууль бас гэрийнхаа номын санг баяжуулалтад юу хийх вэ? Ямар ном авч оруулах вэ? Тэгээд номын жагсаалт гаргахыг бол энэ хоёр хуудсыг бас хэмж ашиглаж магадгүй үлдээсэн байгаа. За ингээд 12 сарын эхний 7 хоног иймэрхүү байдалтайгаар төлөлтийнхөө бүтцийг гаргасан. За энэ бол 2 дахь 7 хоног байгаа. Тэгээд энэ болохоор ялхны тоглоомоор иргэдтэй чиглэсэн. За энэ 3 дахь 7 хоног болохоор сансар оддын зэрэг харуулсан лент байгаа.
За энэ сүүлийн 7 хоног болохоор би яг мөрөөд гэсэн тийм тооцнаасаа. За тэгээд хамгийн сүүлчийн 12 сарын 30-31 гэсэн 2 өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрөхөө энэ хуудсан дээр бичиж бэлтгий гэж бодож байна.